За сайн байцгаана уу? Жани байна. Өнөөдөр хичээл дээр жоохон практикийн хичээл заа гэж бодлоо. Яагаад гэвэл өмнөх хичээл дээр жоохон нурсан байлээ. Тэгээд ерөнхийдөө анхан шатны хүмүүс гэхгүйгээр одоо жоохон Photoshop хичээл зааж эхлэе гэж бодлоо. Дараа нь Lightroom тэгээд ерөнхийдөө ингэ солбоод камерны талаар нэг хичээл, зураг авах талаар нэг хичээл, эдитлэх талаар нэг хичээл ингээд солбоод явъя гэж бодлоо. Тэгээд за юу гэсэн эхлэе. Тэгэхээр одоо өнөөдөр энэ хүү зурган дээр юу арталт нь гэрэл bokeh гэж яриад байдаг тийм. Тэрийг хиймлэр оруулъя гэж бодсон. Тэгээд одоо жишээ нь над ийм нэг bokeh-ний тийм татчавсан ийм файлууд байгаа. Энд дээр бол та хүссэн bokeh-га иш оруулж болно. За одоо минийхаар бол жишээ нь энэ зурган дээр одоо харж арчлал арталтаа цэнхэр улаан өнгөнүүд байгаа болохоор би нэг жоохон тэр өнгө тал руу bokeh оруулъя гэж бодлоо. За жишээ нь энийг оруулъя. Control A, copy, paste. Одоо дампны арч жаачлал ингээд хараа. Тэрэн дээр шууд screen blending mode screen гэдэг аваад. За тэгэнгүүт ингээд нэвт харагддаг юм bokeh гарч ирж байгаа. За энийг бол ингээд та хүссэн байшлаараа байршуулж. За миний хувьд бол жоохон нэг ингэсийгэл байршуулъя гэж би бодож байна. За талаараа нэг иймэрдүү айлтаа дарж агаад хөдөлгөөл дахиад нэг копидна. Бинийг бол ингээд арын хэсэгт нь оруулъя гэж бодож байгаа. Тийм болохоор ийгээ дараад бандруулаа гаргаж ирээд илүү төтөөнүүд ингээд айлах чинь. Мэдээж нүүрэн дээр бол байх хэрэггүй. Би зөвхөн тэр артлын юу хэсэг гоё. Оо ой, ингэрээд юм бол. За төрүүлж байгаа. Энэ миний eraser tool гэж юм. Төлөө. За ингэж байгаа ойлгохгүй. Драт. За одоо доотлохоосоо нүүрэн хэсгийг ойлгож. Нүүрэн дээр мэдээж юм тусгал бол хэрэггүй. За одоо юу дутаад байна гэхээр одоо энэ талтаа нэг жоохон хэрэгтэй байгаа. Айлтаа дарж байгаа л зөв чинь. Хэрэгтэй бол жоохон эргүүлээл. Хамгийн гол нь тань юм уу. За хэрэгтэй бол жоохон энэ хаваарч гэсэн жоохон зөөс хийгээл. Мэл зөөс хийгээл авч. За магадгүй нэг жоохон цэвэрлэгээ хийгээтэй. Ингээд өөрийнхөө толгойн дээр нэвтрэх юм. За иймэрдүү нэг юм хийж болж байна. За тэгээд энэ би ерөнхийдөө энэ blending mode гэдэг эдрийг бол их ашиглахыг амар дуртай. Тэгээд янз бүрийн байдлаар ашиглагддаг. Энэ тохиолдолд болохоор screen гэдэг энийг бол ашиглаж байгаамаа. За тэгээд ерөнхийдөө энэ олон юунаас bokeh-нуудаас аваад хүссэн жишээ нь ногооны хийж copy гэж авчираад тавиад энэ дээрээс шууд screen гэдэг оруулж. Тэгэл та хүссэн bokeh гол энэ дээрээ хийдэг. За жоохон ногоон доороос ингээд оруулж гэсэн. Жоохон ингэсгээл. За ийм байна. За ийм байдлаараа гэрэл оруулж болно. Ийм байдлаараа юу ч оруулж болдог байгаа. За тэгээ би юу ч гэсэн энэ файлыг шеэрлээд линкийг тавьчихсан. За та бүхэн линкээс нь авч үзэж болно. Тэгээ хүссэн зураг ингэж эдитэлж болно. За тэгээ үзсэн хүмүүхэндээ баярлалаа. Тэгээд энэхүү видеог аль болох түргэн бөгөөд үр дүнтэй болох гэж хичээлээ. Тэгээд энэхүү видео танд ямар нэгэн мэдлэг өгсөн бол хэрэгтэй байж чадсан бол лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. Тэгээд дараагийнхаа видеонд улам хэрэгтэй зүйлүүдийг оруулах болно. За баярлалаа.